Ice Mongolia телевизтэй хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. За манай өнөөдрийн жаргалын төгөл нэвтрүүлэг маань эхлээд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор Өөлөө ихэн оюуны Бадрах төвийн тэргүүн, гэр бүл судлаач, хуульч, наран цай агч маань оролцож байна. Танд өнөөдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Шамбас мэнд хүргэе. За баярлалаа. Тэгэхээр тантай ингэж нүүр тулан уулзж байгаадаа маш их баяртай байна. Ягаад гэвэл их олон суугаар би таны ялцлагыг сонсч ирсэн, дуулж ирсэн, FM радиогоор ч гэсэн зөвлөгөөнүүд өгч ирсэн. Тэгээд өнөөдөр бас өөрийн биеэрээ ингээд хамт суугаад нэвтрүүлэгт оролцож байгаадаа тун таатай байна. Манай нэвтрүүлэг бол гэр бүлийн аз жаргалын талаар үзэгчдэд хэлж өгөх, жорийн тайлах ч гэдэм үү те иймэрхүү зорилготой нэвтрүүлэг юм байгаа. Тэгээ өнөөдрийн зочин маань яг энэ сэдвээр их олон жил туршлага хуримтлуулсан ийм хүн байгаад баяртай. Тэгээд гэр бүлийн талаар гэр бүл гэж чухам юу вэ гэдэг талаар их олон хүмүүс тодорхойлт хэлсэн байдаг. Таны хувьд гэх юм бол яг энэ маань юуг судалдгийг, ямар ач холбогдолтой гэр бүл гэж юу үн цэн юунда байдгийг, яагаад гэр бүл хүнд хэрэгтэй юм гэдэг талаас нь эхлээд хоёлаа яриагаа эхлэе. За тийм. Тэгэхээр гэр бүлийг судлана гэдэг их том биднээс хол юм шиг сонсогдож иж магадгүй. Тэгээд гэр бүл судлана гэдэг бол хүн судлана. Хүн судлана гэдэг бол та өөрийгөө судлана, өөрийнхөө хажууд байгаа эрэгтэй хүүсийг судлана. Чи бид хоёрын хайрын дундаас урган гарч ирсэн үр хүүхдийг судлана. Энэ бол гэр бүлийн харилцааны тал дээр судалгаа хийдэг. Ялангуяа хайрын харилцааны тал дээр судалгаа хийдэг. Олон 10 жил, магадгүй 200, 300 жилээр энэ сэдвийг тааштай байсныг бүгдээрээ үзэгчд маань мэдж байгаа бах тийм ээ. Дурлал хайрын тухай ярихаар энэ бол шившигтэй, энэ бол далд байх хэрэгтэй, энэ бол нээлттэй ярьдаггүй гэж юм. Олон жил хаасны улмаас өнөөдөр нийгэм маань, гэр бүл маань ямар байдалд өнөөдөр хүрчээд байгаа вэ? Улс орны хөгжил, хүний хөгжил дээр байдаг юм бэ? Гэр бүлийн хөгжил дээр байдаг юм бэ гэдгийг эцсүүлд нь их олон золиослын асуудал хийсний дараа ойлгож ирж байна. Тэгээд дэлхийн нийтээрээ бас гэр бүлийн асуудал нэлээд анхаарал тавьж байна. Улс орн маань ч гэсэн гэр бүлийн асуудал дээр анхаарал хандуулж эхэлж байна. Магадгүй гэр бүл судлаач хүмүүсийн олон жил тасралтгүй өөөггүй яг зурагдсан пенц шиг олон удаа чиний тухай, чиний ханы тухай, чиний үр хүүхдийн тухай тэгээд бүтсэн хайрын суурийн тухай яриад яаж хөгжин цэцгэлэх вэ гэдэг тухай яриад тий ирэхээр бас хүмүүс ойлгоно л да. Хүнээр хүүхдээр хүн хийдэг ийм царийн ганц орчин бол гэр бүл. Хайрыг төгс төгөлдөр болгодог царийн ганц орчин бол гэр бүл. Хүн зүрх сэтгэлийн амар амгалан гэдэлдэг царийн ганц орчин бол гэр бүл. Хүн өтөл наснда чадлагүй болсон үедээ хөдөлгөөн хийхгүй оршин тогтнодог ганц орчин бол гэр бүл. Тийм ээ? Магадгүй 70-аас дээш наснда та нэх нийгэмдэр гараад ажил хийгээд нэх одоо хөдөө орон нутгаар гадаадаар аялал жуулчлал хийгээд ажил хийгээд байх нь юу л бол яг л гэр бүл дотроо залуу насндаа зориулсан тэр босгосон хайртай хантайгаа хайртай хүмүүстэйгээ их өнөр өтгөн олуулаа тэр өтөл насны хүмүүс рүү тэмүүлж ивэл чи гэр бүл гэдгийг амжилттай босгожээ. Чиний үр дүл чамайг бишрэн шүтэж байна гэдэг тийм ээ. Энэ одоо улс их үндэстний суурь болсон нэгж харилцааны орчин бол гэр бүл гэдэг энэ талаас нь голцоо судлана да. Тэгээ эрэгтэй эмэгтэй хүүс хоорондоо ондоо тэгээд нэг л ижил юм шиг ярих гад байдаг. Тэгээд нэг л ижил дуу хоолоогоор нэг л ижил өнцгөөс ярих юм шиг боддог. Энэ бол хоёр тис өөр ертөнц. Тий хоёр өөр учраас хоёр өөр эдисийн эрэгтний өөрсдийн үйлдэл, мэдрэмж, юмыг үзэх үзэл, өнцөг бүгд өөр. Тэгэд өөр хүнтэй ханилчлаа. Өөр хүнтэй дурлалын харилцаа хийх гэж байна. Энэ нь хайр сэтгэлийн харилцаа болох гэж байна. Энэ нь сэтгэл халамжийн хайр, халамжийн харилцааг хайраар орлож өтөл насыг угтаж авах гэж байна гэдэг их өөр өөрийн гэсэн шатлалтай, өөр өөрийн гэсэн зарчимтай хатуу энэ хуулинд бичсэн заалтаас өндөрт гарах тийм хатуу зарчимтай ийм нарийн эмзэг нандин энэ бол хороо ертөнцид хайраас илүү нандин харилцаа гэж байхгүй. Хороо ертөнцид хайраас илүү гайхамшигыг бүтээдэг харилцаа байхгүй. Учир нь энэ хайр гэдэг харилцаанаас хүн үүссэн шүү дээ гэж. Тий. Хүнийг үүсгэж чадах тэр бом төгрөгөөр үүсгэж чадахгүй. Тэр их сансрагтргүй техникийн 90-100-аас хүнийг үүсгэж чадахгүй. Зөвхөн хүний хайр гэдэг сэтгэлэл хүнийг үүсгдэг. Бид өөрсдөө хүн биеийг олж авсан. Тийм учраас хайрын тухай мэдлэгийг насан туршдаа суралцах ёстой. Энийг бусдад түгээн дэлгэрүүлэх ёстой. Энэ бол мэрэгжил мөн. Энэ бол одоо өөрийн бие даасан шинжлэх ухааны салбар мөн гэдгийг л баталж гаргах гээд явж байгаа.
өнөөдөр бас Монголын хэмжээнд одоо гэр бүлийн харилцаа нэлээд сул байна гэж ярьж байна тий. Ягаад гэвэл өнөөдрийн гэр бүлийн саллалтын одоо статистик мэдээнээс ч юм уу энийг харж болохоор байна л да. Хүмүүс гэрлээд хоорондоо суучаад за ингээ болон бүтэн гэж суучаад ер нь яагаад салаад идэм бол анхнаасаа ханаа буруу сонгоцсон юм уу гэдэг ийм асуудал тулгарч байна л да. Тэгэхээр яг ханаа сонгох гэж байгаа ч юм уу өнөөдөр гэр бүлийн харилцаанд алхаж орох гэж байгаа энэ залуу хүмүүст ер нь та юу гэж зөвлөж хэлдэг вэ? Энэ бол аминчхан үзэлтэй холбоотой. Хүн төрөлхийн аминчхан үзэлтэй. Гэвч хайрын харилцааг сонгох гэж байгаа хүн аминчхан үзлийг халах ёстой. Зориулах, өгөх ёстой. Чи бие сэтгэл, зүс царай, оюун ухаан, эрхтэн бүгдийг өг. Чадахгүй бол битгий хайрал. Тэгээ энэ зарчим алдагдсан. Тийм биз? Ойлгохгүй байна. Энэ бол өөрөөсөө дурлж эцэг их нь тогтолж өгөөгүй. Чи өөрөө дурандаа явж байгаа та нэгэн газар харц мөргөлдөөд тий атомын бөмбөг дэлбэрсэн оч гэрэлцүүлээд тэгээд өдөр шөнөгүй тэр залууга тэр бүсгүйгээ бодоод тий тэгээд бараг хийх ажлаа хүртэл мартаад тий тэгээ өөрөө тэмүүлж ятсан энэ хайранд. Гэвч тэмүүлж ятсан хайр ямар их чамаас золиос шаардах вэ гэдэг тооцохгүй байна. Тэр залуугийн ярьсан яриаг ойлгохыг хичээх хэрэгтэй. Ойлголцохгүй учраас салж байгаа. Ойлголцож чадсан бол бүх асуудал олон жилээр хамтдаа байна. Нэгдэж аз жаргалын нарийн жимт хүрнэ. Аз жаргал төрөх хаач байсан юм дээ. Бидний одоо өвгдөөс аз жаргалын төлөө аз жаргал төрөх юмсан хайрын одоо төгс төгөлдөр төрөх юмсан гэж дуулсаар л байсан, ярьсаар л байсан, үлгэр дамагтаа бичсээр л байсан. Бид одоо богино хип-хоп, рок-поп бүх дуу хайрын төлөө. Хайрыг ирж хайхын төлөө. Яг л бид хайраас үссэн юм чинь. Бид яагаад хайранд хүрэх вэ? Зориулах сэтгэл байвал хайранд хүрнэ, ойлгох сэтгэл байвал хайранд хүрнэ. Алдаа оноог уян хатан байдлаар өршөө мөөчлөх юм бол хайранд хүрнэ. Чи хэнийг ч хайрлахгүй. Чамд хайр ирэхгүй. Хайр өөчлөх ёстой гэдэг амдуу ташаа бодлоор хийсэн алдааг давтж байгаа өнөө хүн тийм ээ тэр монччихгүй юу гэж өсгөөчүүд асуусан л да. Тэр монччихгүй юу? Чи бийг өөчлөөд байх ёстой юу гэж ингэж асуусан л да. Асуугаа сууж байгаа бах тийм ээ. Тэгэхээр чи гин буруу хийгээгүй чи дурлалын охин хэвээрэл байж л байл да. Тэр залуу гин буруутай үйлдэл хийсэн бол тэр л одоо зовлонгоо үүргэлтэй. Тэр л хазаалж буруу асуудал хийсэн нэг зовлонтой байсан бол 2 3 4 зовлонтой болсон бол тэр л зовж байгаа юм шүү. Чи санаа зовох хэрэггүй. Чи яг одоо дотн харьцаа, дурлалын харилцаанд орж ирэхээр өөртөө ойртуулах байх хэрэгтэй. Хашраахад амархан шүү дээ. Эр хүнийг хашраахад асар амархан. Өрөвдөлтөө шүү дээ эр хүн. Тий. Эр хүн чинь эмэгтэй хүний халамжинд, эмэгтэй хүний цэнгэх, баярсгах, тийм ээ? Тэр хайрын дотор л нэг амьсгал эрчим хүчээ сэргээж, оюун ухаан дэлгэрч явдаг ийм хүүс. Тэр хайргүйгээр хаашаач явахгүй. Тийм учраас тэр бүсгүй хүний нарийн мэдрэмж ухааныг боловсроод авчих юм бол их цангаа жоохон дарчих юм бол жаахан хүлцэнгүй дуулууртай болчих юм бол ирчүүд хүснээр нь хайрлах бэлэн байгаа. Тий. Өсгөөчүүд ерөөсөө тэмцэлдэх хэрэггүй. Өсгөөчүүд 4-р ам төгсөн залуутай ч тэмцэлдэх хэрэггүй. Тэр чинь эр хүүс шүү дээ. Тэр чинь тэнгэрийн эр хүн шүү дээ гэж ингэж одоо их өргөж ярина. Өсгөөчүүд ууралж байгаа. Гэхдээ бид чинь нөгөө 2 эмэгтэй хүн бие биенээсээ хайр авахгүй зөвхөн эрэгтэй хүн намайг хайрлах учраас би тэр эрийг тийм ээ ийм байгаасаа гэсэн зарчмыг урдчилж ярьдаг. Тэр залуу хийж үзүүлнэ. Тэр залууд хинч хэлж өгөөгүй. Эцэг хэн хэлж өгөөгүй. Бид л хэлнэ. Яг л би хайрыг авах гэж байгаа учраас гэж бүх хүмүүс хэрэг сэтгэж чадвал тэнгэрийн юм яриад байна гэж ярьдаг юм. Тий. Энэ хаанхын юм яриад байна. Хариг харгийн юм яриад байна гэж. Ингээ ойлгохгүй болчиход байгаа. Тэр их хүн судалдаг аз жаргалтай 60 жил, 63 жил амьдэрсэн, 80 хүрсэн гайхалтай өвдийн амьд номыг уншсан. 10 жилийг зөвхөн олон жил амьдэрсэн хосууттай ярьж яасан чинь 50 жил амьдэрсэн гинэ гэж 8 цагаар 9 цагаар бүтэн 3 өдрөөр танилцсан, үерхсэн, дурлсан, анхны одоо дотн харьцаанд орсон, үүх түүхийн сонсцсон хүн байхгүй юу? Би чинь нэг шат хүн судалж байгаа нэ гэж хүний амьдралыг л яриулна. Хүмүүс бол ингээд гадааддаа энэ ном орчуулах гэдэг байхгүй юу?
англиар ярьдаг хүний асуудал бидэнд бол дүүцэхгүй шүү дээ. Хятад хэлээр ярьдаг хүнийг бид дуурайгаад яах юм бэ? Тэгээ бид Монгол шүү дээ. Өөр шүү дээ. Хайрладаг нь ондоо, сэтгэл ханамж авдаг нь ондоо, дур тавилт нь ондоо, бүх юм ондоо. Ондоо байж адилхан болох гээд үзээд байгаа. Тэгээ энэс л зөрчил их гарч ирээд. Энийг мэрэгжлийн хүмүүс яриад байгаа. Тань дээр одоо олон жил ингээд ханилаад ингээд ханилт суугаад их амжилттай аз жаргалтай сайхан үр хүүхдүүдээр тойруулаад ингээд явж байгаа хүмүүс ирж ийн гэд тэгж штэ тий. Ирж ийн ч яг та ингээд өөрөө судлаа явсан байна тий. Тэднэрийн маань яг танд хэлжсэн зөвлөгөө ч гэдэг юм уу их сайхан үнэтэй сургаалуудаас танд одоо яг сэтгэл чинь буусан тий. Үнэхээр яасан тэн зүйлүүд байна. Ер нь ингээд таныг ингээд хараад ярилцлагыг чинь сонсоод ингээд яж хахад эмэгтэйчүүдийг нилээд одоо тий ингээд боолт хий ингээд эр хүнийгаа өргөмжлөл уучлж өршөө гэж ингэ чинь тэгэхээр яг ингээд эмэгтэйчүүд маань нөгөө талаасаа ингээ харахаар ингээд их олон зүйл дээр ингээ уушлалт хийгээ боолт хийгээд тахлаар нөгөө хүмүүс маань ингээд аваа суучихгүй байгаа гэсэн ийм эмзэглэл бас их олон хүн удаа сонсогдчихсэн шүү. Тэгэхээр та энэ дээр нэг тайлбар өгөөч. Ер нь нэг олон жил таньсан хүмүүсийн гэргийн хүн эмэгтэй хүн ер нь яаж хандж исэн байдгийг нөхөр хүн ер нь эмэгтэй их нэртэй яаж хандж исэн болоод энэ хоёр их сайхан аз жаргалтай байсан бол. За тэгэхээр бүх хүмүүс өөрийнхөө ханыг яг анхлан хараад үерхэл бал сараа хийж яхад залууч нь зодож ийсэн үү гэдгийг одоо санаанд орсон. Зодож ийсэн үү? Үгүй. Хайрлж ийсэн үү? Тийм. Хайрлж ийсэн баггүй юу? Хэн эвдсэн? Бүсгүй хүн эвдсэн. Өвөнд нь орсонгүй. Шинээр явсан. Эцэг их ийм дарамжилсан. Эд хөрөнгийн хойноос хөөсөн. Олсон 5 төгрөг ийм үрсэн. Тийм ээ? Бусад даа харьцуулт хийсэн. Нөхрөө тэр бол булчинлаг чи булчингүү. Тэр бол өндөр, чи бол намхан гүзээтэй. Тэр бол тийм, тэр бол тийм. Басамжлан дарамжилсан нь бид. Бид басамжлан, бид эвдсэн, бид хайрын харилцааг тамийн харилцаа болгосон шолмос чөтгөрүүд бол бид. Бид багхгүй юу? Анх энэ харилцаа үүсгүй байж болох байсан. Нэг зодохт нь чи салж болох байсан уу? Байсан. Заавал 5 хүүхдтэй бол салах ямар хэрэг байсан юм? Чи дурлал зодуулсан. Чи зоддог үгийг дахин хэлсэн. Чи уурладаг зүйлийг дахин хэлсэн. Чи уурладаг үгийг бичиж тэмдэглэж аваад өөрийгөө жаахан боловсруулаад ах トゥ угийн мод болохгүй байх шүү. Өөрийн оюун ухаанаар нь басамжилж болохгүй байх шүү. Тэгвэл дүрс хийж гэн, тэгвэл хөмсгөө зангидж гэн, тэгвэл гэрээсээ гарч явж гэн, тэгвэл арх ууж гэн, тэгвэл гар далааж гэн. Өнөөдөр нэг бүсгүй зөвлөгөө авч байгаа өглөө. Тэгээ нөхөр зодлоо би салмаар байна одоо гэж. Яагаад зодоод байна гэдэг. Мэдхгүй. Яагаад зодоод байгаа чи мэдэн штэ. Чи хэл яасан чинь зодсон бэ гэдэг. Тэр таавчгаа суулж аваад нөхрийнхээ гоёроо зогсон. Нөхөн гоёроо зогсон гэж байгаа юм. Юу гэсэн үг юм тийм ээ? Намайг цохоод өгөөч гэж өөрөө үзүүлсэн байж штэ. Буцааж аваад цохин штэ. Элийн хүчтэй цохин штэ. Тий. Тэгэхээр ер нь их олон жил амьдарсан хүмүүс нөхрийнхөө өдөөс хий хоосон гар сар байгаагүй гэдэг. Тий. Тоглооморч байсан цохиж аваагүй гэдэг. Гандан дараа бид маш олон бурхад байдаг. Бурхныг очиж цогтгоо. Зохихгүй. Сүрдэж мөрөгдөг. Сургаалын амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг. Айл болгонд нэг бурхан байна. Амьд бурхан. Тэгээд гоё амьд бурхан. Мөргөөд байх юм бол айдас өгч байгаа нэгэд мөнгө өгнө. Гоё хувцас авч өгнө. Бэлэг авч өгнө. Дурлал хайр өгнө. Цэнгүүлнэ. Дур хануулна. Тэ? Гоё бурхан танаа гэрт байна. Чи бусдад бол мөргөөд ээж болдог. Харин хүнд хамаагүй хүнд тэр чамайг ивент итгэхгүй. Чиний хайрын бурхан гэрт байна. Чи тэрийг үл ойшоо. Чиний амьдрал хэд ч хэрэггүй болно. Тийм учраас ер нь олон жил амьдарсан хүмүүс хий хоосон нөхөрлөгөө басамжлах харьцаа хийгээгүй гэдгийг. Тэр их буруу үйлдэл хийнэ. 45 50 хүртлээ жоохон самуурн тэд чинь нөгөө бэлгийн энерги дарамттай ихтэй нарны цэцэргийг ихэвчлэн бэлэг ихтэлүүг авч байгаа учраас тэр талын зугаа цэнгэлийг нэлээд хөөх гэж явна л та. Тий. Бид нар боловч чадахгүй л дээ. Чадахгүй. Яаж ч уурлаад, яаж ч хашаад, яаж ч камераарч ардаас нь яваад чадахгүй л дээ. Тий өөгшүүлж байгаа биш. Явж их зовлонтой, нүгэлт дуртай хүмүүс л ахгүй юу. Тэр эрийн
одоохон эмэгтэй болж хувирна. Ирчүүд чагнаж байгаа тийм ээ. Одоохон бэлгийн ажиллагаагүй болно. Тий. Зориул хүндээ зориул. Амс хөстэй мэдрэмжийг ав. Тий. Тэгэхгүй бол таны одоо хийсэн буруу үйлдэл таныг насны бүгсэнд нөгөө 60, 70, 80, 90 хүрнэ гэж тооцохгүй байна л да. Тэр үедээ адилхан эмэгтэй хүс болоод хоёулаа жирийн амьдралаар олон жилийг өнгөрөөх хэрэг гарна. Тэрийг ирчүүд тооцохгүй учраас магадгүй 63 хүрээд 64 хүрээд дундаж наслалт ирчүүд 64 хүрээд хорвоогоос явж гин гэж. Бүсгүүчүүд яг 73 хүрч байна. Амьдаа хайртай шүү дээ. Бид хор хэрэглэхгүй, нэг арх уухгүй, нэг тамхи татахгүй, нэг самураад явахгүй, нэг ганц залууд өөрийгөө өгдөг хүүс бол эмэгтэй хүүс байхгүй. Тэгээ сүүлийн үед яг тэ бүсгүүчүүд олон эрд өгүүлгээл уралдаал байна л да. Тэгээ олон эрд өгүүл их олон аз жаргал ирэх юм баха. Тэгээ олон зовлонтой болно гэдгийг бас ойлгохгүй байна. Тэгээ гадны байдгийм уу нээлттэй нийгэм гэж үзчихэд ардчлал гэдгийг чинь буруу эрхээ ханган би хинтээч зугаацсан яадгийг бараг амтантайч зугаацсан яадгийг ингээд ийм одоо омоглон бүсгүүчүүд их болчих. Залуу бүсгүүчүүд энэ маш их өрөвдөлтөөнүүдээр хардаг. Их жинкнээсээ Монгол үндэстэн сүрлийн ирмэг дээр байгаа юм байна. Жинкнээсээ Монгол бүсгүй иймхэн асуудлыг ойлгохгүй байгаа юм байна гэдэг дээр үнэхээр одоо өөдгүй дахин энийг ойлгохтол хэлэх сонирхол байдаг. Тийм болохоор ойлгохыг хичээ. Нөхөр нь ухаан муутай үг хэлнэлтэй зөндөө. Тэгэхээр энэ одоо ойлгосонгүй тий шин бодож хоны маргааш ойлгочих магадгүй гэж ятгахтаа жоохон тайвширвал нөхөр чинь маргааш мартчих штеп. Маргааш шаардахгүй штеп. Шаардхлаар ахаал ойлгосонгүй тий ахаал бодож хоны гэж ингэж хэлж болно. Үг нь даанч бүсгүүчүүд ингэж хэлэхгүй хэрэлдээд байна. Таны ингээ гэр бүлийн сэтгэл зүйн төв ажиллаулаад байж хат би зүгээр таамаглал төвшүүлээд байна л да. Тань дээр сэтгэл зүйн зөвлөгөө авах гэж байгаа хүмүүсийн их нь эмэгтэйчүүд байгаа болов. Яа тэгэхээр би одоо жишээлбэл өөр дөрөө жишээ аваад үзэхэд тань дээр очиад нэг зөвлөгөө авчих юмсан энэ болохгүй байгаа асуудлаар ингэж хиймсэн гэд хэлэхээр нөхөр маань арай өөр бодолтой байгаа байхгүй юу? Гэр бүлийнхээ асуудлыг олон нийтэд илгээж яах нь өөр хүнд ярьж яах нь хамаагүй хүнтэй ч гэдэг юм уу те. Тэгэхээр эрэгтэйчүүд маань ерөнхийдөө нэг тийм хаалттай байгаад байт юм шиг асуудалтай тийм. Нийгэм гэж ойлгоод. Тэгэхээр тэр цэнхэрлэгцээрээ дамжуулаад яг одоо ингээд тгээс сууж байгаа эрэгтэйчүүдтэй зориулаад ч гэдэг юм уу эсвэл нөгөө нэг дотроо ингээд би ийм зөвлөгөө авчих юмсан гэсэн бодолтой байнаас хүнд хэлж чаддаггүй тийм ирчүүд маань бас байна шүү дээ. Тэгэхээр танд одоо ирж исэн эрэгтэйчүүдэд та ямар зөвлөгөө өгч ив? Ер нь энэ ирчүүдэд маань гэр бүлийн харилцаан дээр ингээд бодууштай ч гэдэг юм уу, авууштай нэг тийм нийтлэг ийм чанар зөвлөгөө ер нь юу гэдэг юм бол ирчүүд ирэх хэрэггүй. Ирчүүд ирэхгүй. Энэ хүс шүү дээ. Тэнгэрийн хүс шүү дээ. Ирэхгүй шүү дээ. Мэднэ шүү дээ. Мэдэн жинкнээсээ. Мэдэх байхгүй юу? Тэгээ ирэхгүй байгаа. Бүсгүүчүүд мэдэхгүй учраас ирээд байгаа байхгүй юу? Тэгээ ирсэн үний буруу байдгийг. Яг жинкнээсээ. Би ингэж зовоод байна гэж ярьсан үний л буруу байд. Одоо шууд хэлчихье тийм ээ. Би шууд хэлдгүүл дээ. Би зөвлөгөө авъя гэж чиний буруу. Би тийхгүй штэ. Өвөж тэр чин зовлонтой сэтгэлийн онгойлгомоор байна, ойлгож авмаар байна, тактик боловсруулмаар байна. Өөрийнхөө бурууг нөхөртөө хэлэлгүй омглон учраас тийм ээ. Ганцаархнаа тэр сэтгэл зүйчээс хичээл авчихын гэж би ойлгож байгаа. Нэг зөвлөгөө гэж үзэхгүй. Хичээл авчихын гэж ойлгож байгаа. Тэгэхээр ирчүүдэд зориулаад хэлэхэд бүсгүй хүнтэй одоо харьцаад одоо маш амархан. Тэднийтэй жаахан өндөр хахир дугаар биш. Жаахан нам зөөлхөн. Зөөлхөн дугаар л ярьчих. Тэгээ зөөлхөн дугаар гэж бас ойлгохгүй гэж магадгүй л дээ. Тэгэхээр өөрийнх нь төрүүлсэн хүүхэдтэй эцэг хүн яаж ярих вэ? Хар яар гэж хэрцгий том албаны үгээр ярихгүй шүү дээ. Тий. Хөөхөн хошууд ивсээд ярьдгийн аавд өөрийнхөө хүүхдийн болохоор бас амжих ш тэд чинь өөртөө ярьж байгаа гэж ойлгоод хөөхөн гой дуугаа намсгаж байгаа аавынхөө гэдэг ингээд гой ярина штэ. Тэр дуугаар дуу хоолоогоор их нэртэйгээ өнөөдрөөс эхлээд ярь. За яриад үз зүгээр нэг. Энд чинь яг 1 хоног, 2 хоног, 3 хоног тэг чи төвчиж чадахгүй нэг 4 хоногийн дараагаас нөгөө ярьдгаараа ярьчих магадгүй. Тэгээд дахиад нөгөө асуудал үүсчих магадгүй дээ зөрчилдөөн бие бинийгээ давж гарах гэсэн яг нь хэрүүл гэж ярьдаг тийм ээ. Тэгээд энэ бол үр дүнгүй. Хүмүүжүүлнэ гэдэг хүүхнийг ойлголттой байхгүй. Хүүхэн хүмүүжигдэхгүй шүү дээ. Хүүхэн байгаагаар нь л хайрна шүү. Тийм. Хүүхэн бол одоо намайг бол гэр бүл битгий яар хүний амьдрал чам тамаагүй гэж миний нөхөр 23 жил хэлсэн байхгүй юу. Тийм. Би хүмүүжигдээд би ярихгүй гэж болно шүү дээ. Би ярих л байхгүй юу? Ярих л ёстой учраас ярих л ийм төөрөг заяа гэж байдаг тийм. Би ярих л ёстой. Би ярьж л таарна. Тийм. Тэгэхээр зөөлхөн дуу хоолоогоор яг нэгдүгээр, хоёрдугаар юу хийх вэ?
жаахан өвөөмөр бай. Дандаа байхгүй гэдэг үгээ болчих. Байна. Байна. Тэг. Бүсгүүчүүд эрлэх хүчрэх гэр хүнд дуртай. Тэг шалчгаалсан яншаа өглөө эр хүнд дургу. Гэрт нэг нь яншаа өглөө байг. Эмэгтэй хүс хэрүүлж штэ. Дийлэхгүй хэрэлдээд бүсгүүчүүдийг дийлэхгүй гэдэг ойлго. Тэгээ дийлэхгүй болохоор цаадуул чинь цогчдөг байхгүй юу? Гол нь тэр байхгүй юу? Эрэгтэйчүүдийн ярих гэж үзээд болохгүй болохоор цохиод авдаг. Тэгэхээр бүсгүүчүүд бас ойлгоод нэг их маргалдаад хэрэггүй. Эсвэл маргалцсан тохиолдол жоохон хол зогсохгүй нэг би гэдэг байхгүй хойшоо гурван алах гэдэг байхгүй. Эрэгтэй хүн жоохон эвгүй болоод дуун өндөрсөд ирэнгүүт хойшоо гурван алах болохгүй зугтчих гэж хэлдэг. Хаалгаасаа ойрхон гутал хувцас бэлдэж жагаад хэл юмаа хийчээ зугтчих. Дороод ирэхэд чинь тайвширсан байдаг байхгүй. Тийм гэрүүл гэдэг ийм театрчилсан тоглолт ерөнхийдөө сэтгэл авна гэдэг тийм өрсөлдөө явагдаж байгаа байхгүй юу? Хэн уучлал үзүүлсэн сэтгэл авна. Хэн өршөөл үзүүлсэн нь сэтгэл авна. Хүмүүжүүлэх гээд басамжлах гэдэг сэтгэл авна гэдэг ойлголт байна. Хорхоо хүртэл бид нүрхээр аруулцаад явчихдаг тийм ээ. Тэгээд өвөөмөр бай гэсэн. 3 дугаарт нь болохоор бүсгүйг миний биений тал, миний хүсэл мөрөөдлийн тал гэж ойлго. Итгэхгүй байгаа. Ирчүүд их харамж итгэхгүй. Одоо бүсгүүчүүд байшингийн авах гэж байна. Цалингийн хурааж аваад ээж авдаа цавчиж өгөх гэж байна. Одоо олон юм ярина штэ. Ийм харамж ирийг хэн хайрлах юм? Хинч хайрлахгүй. Чи агуу эрхлэх хүчтэй юм бол хүснээр нь хүүхэндээ олоод өгөх тоо. Тэр чамайг цэнгүүлж штэ. Тэр чиний гаргаж чадахгүй хүүхдийг төрүүлж өгч штэ. Гайхамшиг шүү. Тэгээ бүсгүүчүүдийн хүүхд гаргаад байна гэж өөрийгөө яриад ах хэрэггүй л дээ. Тэгтээ тэгвэл эмэгтэй гэдгээ мэдрэхийн тулд хүүхд гаргаж байгаа. Хүүхд төрүүлнэ гэдэг бол эмэгтэй болсноо мэдрэх гэж байгаа. Бидний өөрсдийн үйл. Бид өөрсдөө хүн холбоотой байдаг. Бид 60 хүрсний дараа үр хүүхдэрээ тэтгүүлэх гэж байгаа. Зүгээр нэг төрүүлээгүй, зүгээр нэг өсгүүлээгүй шүү. Зүгээр хөрөнгө оруулалт зүгээр хийдгүй шүү. Хийдгүй штэ. Эрг хорвоо, нар, сар ээлжлэн. Зовлон жаргал хөгшин залуу ээлжлэн. Тэгээ хөгшнийг зогсоох ямар ч аргачлал байхгүй. Ямар ч хууль байхгүй. Тийм маягаар ерөнхийдөө бүсгүн аав ээжийг миний аав ээж гэж залуучууд яар. Өөрийнхөө аав ээжэд ханддаг хандлагыг бүсгүнхээ сонгож авсан бүсгүнхээ аав ээжэд хийж үзүүл. Зөөлөн дуугаар ээжээ хүн таньтай хайртай. За тэрийгээ байг. Ээжээ хүн таныг хүндэлдэг. Тэгээ буруу үг ярьсан ч гэсэн тэрийг нэх их бити асуудал болго. Тий. Өөр өнцгөөс тэр охиноо гэсэн үзлээр чамтай харьцаа хийж магадгүй л дээ. Тэр мөнхөг байгаа ээж аваад өөрийнхөө хүүхдийг илүүд үзээд тэний хүнийг дорд үзээд идэгий. Тэгээ бүр ах トゥ гэрээ нийлж байгаа дорд үздэгий. Энэ охиноо хорлож байгаа эцэг эхчүүд, хадам худууд насанд хүрсэн одоо 60 70 80 хүрсэн хүмүүсийн бас нэг буруу зарчим байж идэгий. Миний хүүхэд илүү тэр нэг муу хүнтэй суучсан. Тэр нэг миний охиныг зовоож ийн гэдэг өнцгөөс харах юм бол эр хүн бол тэсгүй шүү. Эр хүн тэсгүй. Яг тэр эцэгхийн гаргаж байгаа үйлдэлийг хэдэн дахин хортой байдлаар охинд чи үзүүлнэ. Тийм учраас бүх хадам ээжүүд хүрэгдтэй хайртай байх хэрэгтэй. Ялангуяа эр хүнд хадам аав хатаас идэг байхгүй юу? Хадам ээж гэж бүх юмд муулдаг юм. Тэг яг үний эрэхтэй хадам ээж бол хөөрхий нөгөө төрүүлээд ярьчдгийг болохоор ам хурдтай юм болохоор буруутан болчдгийг. Яг үнэндээ бол хадам аав цаанаас нь хатгах чийдэг байхгүй юу? Хой хилээч хүүхэд чинь гэдэг ингээд чимээгүй тэ хилчээд яваад өгдөг байхгүй гэмгүй царайлаад тэгээд их сайн царайлаад тэгээд яг үний эрэхтэй тэр нөгөө бодолт хийхгүйгээр ээжүүд охиноо өмөрсөндөө аав нь хил гэж байгаа юм байна гэж ойлгож бид нар чинь нөхрийнхээ хэлсэн үгийг л бусдад бараг л дамжуулна шүү дээ. Нэг 50-аас дээш наснд бол их хөвчлэн. Тэгээд тийм талууд дээр өөр юмсыг загнахгүй байгаа, эхнийхээ өмсөн хувцсыг хэлж өгөхгүй байгаа, өөрийн гой сайхан эд эрхтний гой гэж хэлж өгөхгүй байгаа. Үерхэж яхад анх бүсгүй хүн чи яасан гой хүүхэн би чамд хайртай гэж ингэж залуу үг нь хэлсэн, эргүүлсэн, мартцсан байдаг байхгүй юу? Нэг жилийн дараа л мартчихдгийг. Тэгээд бараг л чи өөрөө гүйж байгаа суугаа үсттэй, чи өөрөө тэгээ үсттэй гэж ингэж хэлдэг байхгүй юу? Эрэгтэйчүүд их эвгүй шүү дээ. Их эвгүй найдваргүй хүмүүс шүү дээ. Тийм учраас үргэлжил одоо тэр бүсгүүчүүдэд зөөлөн дуугаар би чамдаа хайртай гэдэг үерхэж яхад 50-100 удаа өдөрт хэлжсэн үгээ өдөрт ятгахтаа ганц удаа, за чадахгүй бол 7 хоногт ганц удаа, бүр чадахгүй сард нэг удаа, бүр чадахгүй бол жилд нэг удаа хэл. 20 жил амьдсан хүмүүс хэлэхэ болцсон байдгийг. Тэгээ бүсгүүчүүд хайрын дутагдлалд орсон байг. Харилцааны дутагдлалд орсон байдаг. Тэгээ үргэлжил хийгээд байгаа ажил нь юуны төлөө яаж хийгээд, юуны төлөө гоё хувцас өмсөд байгаа. Залуудаад гоё харагдахын тулд, залуугаал чимхийн тулд, залуудаа л одоо ивэл тий хур бороогийн авахын тулд бид нар чинь байдгаар л хичээж байгаа. Хүнс шүү дээ уг нь бол. Тэгэл ер нь бол хайрын асуудлыг эд баялагын, мөнгөний, ажлын асуудлын дээр нь
эцсийн бүлэгтээ 30 жил ажиллаад 30 жил гэртээ сууна гэдэг дээр бүх хүмүүс бодох хэрэгтэй. Энэ бүсгүйн гарт орно шүү дээ. Залуу чи энэ бүсгүйн гарт орно. Яах юм? Тэ энэ бүсгүүл чамайг асарна, халамжлна. Айтайхан хувцсыг нэмдүүдэд угаагаад айтайхан хийгээд өгсөн цайн хүртэл жаргалын дээд болж хуурах цаг үе ирнэ шүү дээ. Хүмүүс үргэлж залуу байна гэж бодсондоо энэ алдааг туршлагагүй учраас хийгээд байгаа байна. Манай жаргалын төвөл нэвтрүүлгийн үзэгчд маань биднэрт бас байнга цагтл өчдөг юм эргэх холбоотой ажилтдаг. Тэгээд үзэгчдээс маань ирж байгаа энэ одоо сэтгэл судлаач хүмүүсээс асуугаад өгөөч гэсэн асуултанд донд хүүхдүүдийн талаар хүүхдийн хүмүүжлийн талаар их асуусан байдаг л да. Хүүхдээ яаж хүмүүжүүлэхээ мэдэхгүй. Жишээлбэл одоо нөгөө нэг залуу хосууд ихэвчлэн нөгөө ажилтаа байдаг болохоор хүүхдээ эмээ өвөөдөр нь харуулцдаг тий. Тэгээ хүүхэд эмээ өвөөдөө илүү сайн болчдөг ч юм уу тий. Тэгээ ингээ ээж аавхаа үг дуулахаар өчтдөг ч гэдэг юм уу. Яаж хүмүүжүүлэхээ мэдэхгүй юм залуу хосууд их олон байдаг юм шиг санагдсан. Эдгээр хосуудад та бас зөвлөгөө өгөөч. Яг нь хүүхдийн хүмүүжил дээр ер нь гол анхаарах юм нь юу байдгийг, яаж хүмүүжүүлэх ёстой. Энийг яриул их олон цаг болох хэрэгтэй. Гэхдээ та тийм тавчгаа. Энэ бол бүхэлдээ бүтэн 2 ном байгаа. Тийм учраас энэ өвөө эмээр байгаа аав ээж нь гадаад явсан, уурхаа явсан, эсвэл ажил ихтэй тустай байдаг, хөдөө хүүхдээ орхичдаг, агаартай зөвлөдөө. Тэгээд өнгөрсөөс сургаалыг аваад ороод ирнэ гэдэг бас л зөв. Гэхдээ тэр цаана өсөж байгаа аав ээжүүд аль болох тэр залуучуудаа дэмжиж, залуучуудаа яалтчгүй их бүтээн байгуулалт хийж байгаа, яалтчгүй их сайхан гавьяата улс их орны цэцэрлэгтийн төлөө үйлс хийж байгаа гэдэг тал дээр нь хүүхдтэй ярихгүй. Тэгээд нэг эцэг нь шавуудаал, ихэнх нэг шавуудаал, нэг хажууд нь хилчдэг юм байна л да. Тэгээд ерөнхийдөө ээж аавыг үзэх үзэл нэлээд даавар орцсон байгаа. Ээж аавыг үнэлэмж нэлээд даавар орцсон байгаа. Тэгээ өөрийн тоохгүй бараг гаргаад нохоон гөлөг шиг хайцсан гэж л бараг хэлэх гээд байгаа. Тэгээ тэгж болохгүй. 60-аас дээш насны гэртээ сууж байгаа өндөр наснууд үр хүүхдийг нэг их яншаа өглөө байдлаар хүмүүжүүлэх хэрэггүй. Ерөнхийдөө ярих юм бол нэлээд сургаал үг мэдэн штэ. Мэдэн тэрийгээ сургаал үгээ гол болгож ингэж ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг юм да хүмүүс гэдэг ч юм уу тийм ээ. Юм хийх нэг сайхан байна гэвч арай л болоог байна. Өвөө нь бол ингэж хийж ийн гэж гой хийдгээ үзүүлэл дээ. Би бол ингэж хийнэ гэдэг ингээд эмээ нь бол ингэж хийнэ гэдэг юм хийгээд үзүүлчих. Тэгэхээр хүүхдийг амьдрах ухаан 6-аас 14 наснд нь хөдөлмөрөөр хүмүүжүүлэх асуудал бол маш зөв асуудал. Амьдрах ухаантай болгодог, ажил хэрэгч болгодог, харилцаатай болгодог, уян хатан чанартай болгодог, хүсэл мөрөөдөлтэй болгодог, хүсэл төрөх арга замыг тийм ээ. Бүх юм хүсэх юм бол биелдэг юм байна. Ямар нэг юм тэмүүлэх юм бол тэр нь бүтдэг юм байна. Тэгээд хүүхдээсээ чи ирээдүйд ямар хүсэл мөрөөдлийг биелүүлэх зорилготой жижигхэн хүсэл мөрөөдөл хийх нь хамаагүй тийм ээ. Нэг яахан юм ярина. Тэгээд тэрэн дээр нэг бие мөх хэрэгтэй. Дор нь дүгнэх хэрэгтэй. Үлгэрлэн хамтдаа хийх хэрэгтэй. Ерөнхийдөө 6-аас 14 насны хүүхдүүд бол дандаа л хөдөлмөр, гэрийн ахуйн амьдралын хөдөлмөр, амьдрах ухааны сургалтын асуудлаар хүмүүжүүлэх асуудал. Завтай учраас гэрээс гадуур явж байна. Хяналт байхгүй учраас одоо тамхинд ч юм уу аль нэгэн зүйлд PC-ийн донтох өвчин тусч шээ. Тийм учраас эцэг эхчүүд бол насан болоогүй хүүхдэд мөнгө өгөх хэрэггүй. Нэг гадаадаас тийм ээ өвөө эмээ дээр байдаг хүүхдэд аав ээжтэй л өгчнөөс хадгаламж үүсгээд нэр дээр нь хийчин л үстэй. Яас их баярхацсан тийм ээ. Хайрыг мөнгөөр орлуулна гэж залуучууд амдуурч эндүүрээд ах шиг байна. Эвдэж байгаа байхгүй нөгөө хүүхдэд сул $100 өгсөөр хагаад нөгөөдхийн сар болгон авч нөгөө оюун ухаан хөгжөөг хүүхдэд мөнгө хамаагүй үрсээр хагаад хар тамхинд орцсон байдаг. Утаат тахалд орцсон байдаг. Усан тахалд орцсон байдаг. Хамааралтай болсон байдаг. Эрдэн боловсрол сурах, танин мэдэх бүх үйлдэлээс тасарсан байдаг. Тэгээд энэ дээр эцэг эхчүүд аав ээжтэйг өндөр наснуудтайгаа нийлээд Ахмад настан Монголын ирээдүйн цэцгэлтийн төлөө энэ байшин барилга улс их орныг одоо бүтээн байгуулцахад оролцсон юм бол одоо хүнээр боловсрох үйл ажиллагаа, амьдрах ухааны үйл ажиллагаан дээр чин сэтгэлээс оролцох хэрэгтэй байна. Хов барга ярих хэрэгтэй байна. Хэн муулахыг баг хийх хэрэгтэй байна. Зовлон тойчхыг баг хийх хэрэгтэй байна, тийм ээ. Хажууд нь үргэлжлэл хүн муулаад зовлон тойчоод худлаа яриад ингээд байгаа тохиолдолд хүүхэд яаж хүмүүжих вэ? Энэ хүүхдүүдийн зүй бус байгаа хүүхдүүдийн хэн ийм болгоч вэ гэж нийгмээс төр засгаас хайх хэрэггүй. Энэ эцэгээс өөс нь хамааралтай, өвөө эмээгээс хамааралтай, тэр хүүхдийн хажууд хэн байсан тэр хүмүүсээс хамааралтай. Өөрөөсөө бид зааж өгдөг. Худлаа ярихыг зааж өгдөг, хулгай хийхийг зааж өгдөг, тийм ээ. Хүнийг яаж одоо голгүй болохыг зааж өгдөг, тийм ээ. Бид ч өөрөөсөө зааж өгдөг хүмүүс нь. Тэгэхээр бүх асуудал дээр гэмшлийг хүн өөртөө ав. Тэгээ залуучууд нь хитрхи аав ээж дээрээ найдаж хүүхдээ орхисноос хүүхэд ээж аваа үл ойшоодог. Тийм учраас
жаахан хугацаатай баян өдөр болгон уцаар ярьж дуу хоолойгоо чагнуулдаг хайртай шүү гэдгээ хэлдэг тий сард нэг удаа өөрөө амралтаараа 2 өдөр хөдөө очиод байгаа газар нь цуг өвгтлөөд ингэртэй хайрын хандлан өгөөд тэврээд өгдөг зүрхэндээ наагаад илгэндээ наагаад тэврээд өгдөг бүр 6 сараар 1 жилээр 2 жилээр хүүхдээ матцсан юм шиг учраас би энэ хэм бэ миний хүүхдээ энэ бол одооны залуучууд шүү дээ тий тийм учраас байгууллага аж ахуйн нэгжийн дарга нар энэ одоо цаана үр хүүхэд явж байгаа энэ цаана нөхөр явж байгаа гэдэг тал дээр байгууллага удирдах байгаа удирдагч манлайлагч хүмүүс Монголын гол хөгжлийн цөм бол гэр бүлийн цөм бол хүүхэд гэдэг дээр нэлээд бүх ажиллагаануудаа явуулна. Бизнес хийж болно. Түүний 10%-ийг тэр яаж байгууллагад ажиллаж байгаа баялаг бүтээсэн хүмүүсийн ар гертэн зориулах вэ? Яаж тэрийг үр хөвгөлтөнд зориулах вэ? Яаж тэр тусалцаа дэмжлэг тал дээр хөрөнгө оруулалт хийх үү гэдэг дээр ер нь бодох цаг болцсон шүү. Одоо энэ ерөнхийдөө нэлээд их баялагчсан байлээ. Нэлээд одоо их хөрөнгөжсөн их олон байр түрээслээд сул мөнх хураадаг. Тэгээ зарим нь байр байхгүй гэр дотор аруулаа хориулаа 4-5 айл амьдарч хахад Монгол нэг үндэстэн хүмүүс ингэж болохгүй. Би эндээ амьдрал үүсгэсэн чадлагүй үндэ жаахан өглөг хий. Гэхдээ залхуурч чагаад нь биш. Ажиллах гад тэмүүлээд явж байгаад нь би инээ батлан балтанд аваад жаахан туслаад хэмжээд явчих юм бол Монголд бол Аз жаргал ингээл цэцгэлэл гараад. Их олон жил хамт амьдарсан хэрнээ нэг их ахтар хэрүүл уруул хийдгүү хоорондынхоо зөрчил маргааныг нэг ингэж үүсгэдэггүй хэрнээсээ хоорондын яг харилцаа нэг тийм хүйтэн болсон гэр бүл их олон байдаг шүү дээ тий. Тэр хүмүүс маань одоо яагаад яг ийм байдалд хүрчөө ингээд олон жилийн дараа эргээ харахад ерөөсө бараг нөхөртөөгөө хэдэн үг цалаагүй ерөөсө ойр зургийн юм ярьж байдаг ийм хүмүүс байдаг. Энэ хүмүүс маань яагаад ийм байдалд хүрчөө өнөөдөр яг яах ёстой ингээд бас асуудаг. Тэгээ гэр бүл асан хүмүүсийн нэг нь чалчаа байна, нэг нь жоохон дуугүй талдаа байна. Тэгээ дуугүй талдаа байгаа хүнээ дүүрээгаад хөшүүд нөгөө чалчаад явчихгүй юу. Уун чалччих хэвээр байдаг байхгүй юу. Тэгээ ийм тал хахгүй, ийм тал хахгүй, эндээс шүртгүү, тэндээс шүртгүү, тэхүү, ингэхүү гэж гिजигдэж аваа тийм ээ. Жоохон тоглох хэвээр байдгийг. Тэгээ нэг нь жоохон хөгжилтөө өөрийнхөө байхгүй зам төрхийг хүн ханиа олгож авдаг шүү дээ. Дутуу өөрт нь хизээч байхгүй тэрийг ер нь хизээч гаргаж чадахгүй. Энэ үнэхээр цоглог бүсгүй шүү ч гэдэг. Энэ үнэхээр дараахан шүү. Би чинь яриа чалчаа шүү ч гэдэг юм уу. Би хүмүүс ингэ сөөлж авдаг. Яг адилхан чалчаа хүн бараг л байхгүй тий. Ховор. Тэгэхээр би эндээ байхгүй зан чанарыг авсан юм чинь тэрнээсээ өөдөд нэгэндээ буруу зүйл рүүгээ юусах хэрэггүй. Хүн нээлттэй байх хэрэгтэй. Элен далангүй байх хэрэгтэй. Тэгээ тоглодог байх хэрэгтэй. Ягаад гэвэл хөгшөрөхгүй тулд. Ягаад гэвэл өөрийнхөө дотоод сэтгэлд байгаа зүйлийг гаргахгүй болохоор хоригдлогдож том цайз болоод нэг нурах дээр тэсвэсрээд салж дуурч магадгүй. Дадаад яваад байгаа. Тэгээ өдөрт нь би дургу хүрлээ, би дур хүрлээ, би зэв хүрлээ, би одоо цингмээр санагдлаа, би тэгмээр санагдлаа. Зүгээр л хэл. Бүсгүй минь ингэхэд дургу. Залуу минь дургу хүрлээ гэж хэлсэн. За энэ сүлтийн тэгэхээр бодцсон тий. Ингээд дургуун хүрдэг гэдээ бодцсон. Тэгэхээр ер нь бидэрт харилцаа хийхийг хинч зааж өгөө. Тэгээ нөхөртөө яаж харилцах хэрэгтэй юм бол чи байгаагаараа л бай. Чи ямар байна? Чи тэрийг л хийх хэрэгтэй. Тий. Чи бүжиглэмээр байвал бүжигэл. Чи дуулмаар бол дуул. Чи нөхөртөө зориулж шүлэг уншмаар бол унш. Тий. Чи эрхэлмээр байвал эрхэл. Нэг эрхлүүлэхгүй, хоёр эрхлүүлэхгүй. За цаашаа гэд. Тийм ээ? Ахаад эрхэл. Тэгээ сурчдаг шүү дээ. Эрхлүүлээ сурчдаг байхгүй. Тийм учраас би нэг юм сургах лаборатори гэж ингэж гэр бүлийг ойлгох хэрэгтэй. Эрэгтэй хүнийг судлах, эмэгтэй хүнийг судлах лабораторид би ороод ирсэн эрдэм шинжилгээний ажилтан байна. Тийм учраас энэ залууг ингээд үзүүл яад юм бол басамжлах маягаар ир хүн бүсгүй хүнтэй тийм ээ. Эдээрээ тоглол эвдэрн эхнэрээрээ тоглол сална гэж ингэж актер хэлсэн байхгүй. Тэр бүсгүй голцоо ингэж тоглож ир хүн голцоо өхөөдөжээ гэж ингэж тоглоом ойлгодог бүсгүй байна. Ойлгодоггүй бүсгүй. Энэ юунаас шалтгаалсан? Түүний өссөн орон гэрээс шалтгаалсан. Тэр эцэг хэн ярьдгүү, таг дуугүй. Тэгээд их зарчим барьдаг. Тэгээд баян хичээлээ хийгдэг, шаардлага тавьдаг, тоглоулдаггүй, инээлгдэггүй. Тэг хүүхэд байхдаа бол бид нар өдөрт хязгааргүй олон удаа инээдэг байсан. Чин сэтгэлээсээ инээдэг байсан байхгүй. Инээж чадж байгаа энэ зан үйлдлийг насанд хүрсэхдээ барьж үлднэ гэдэг бол хүн болсны ганц шинж. Амтан инээхгүй тий хүн инээ тий. Тийм учраас хүн болохын тулд оюун ухаанаа их гэгэрүүлэх, танин мэдэх, тэгээд их сайхан инээмсгэлж явах хэрэгтэй. Тий. Гэртээ орж ирэхдээ толгой дээр гарч ийн гээд хөмсгөө зангидж байгаа. Тэгээ юу ч дуурдаггүй их нэртэйгээ. Нөгөө нэг онцлог нь яагаад дуурдаггүй гэхлээр нөгөө юм нэгчж магадгүй.
гэж ингэж айдаг байхгүй нөгөө харамч юм болохоор тэг хорийг сэтгэж штэ. Тийм учраас ингээд альтайхан инээж эхлээд толгойд гарч ийн гэдэг байхгүй. Үгүй штэ чи инээгээд үстэй юу ч нэхэхгүй би тэгдэг байхгүй. Бүсгүй үнийг тэрээд энэ нэг хошуун дээр нуруул дээр нь эрүүн дээр нэгээд нэг жоох ингээд үнсээд өг. Бүр юм нэхэхгүй бүр юм өгнө. Бид нар чинь бүгд юмтай штэ. Бүх бүсгүүчүүд юмтай хоосон биш байхгүй юу? Ирчүүд хоосон гэж ойлгоод юмтай бид нар чинь. Тэг зүгээр нэг хайр өгөхгүй учраас нэгж байгаа. Нэг хайр өгөөч гэж нэгчээснээс тийм ээ чи хүүхдийн сургуулийн төлбөр төлсөн үү? Тэг. Чи мах авсан уу? Ингэж өдөж байгаа байхгүй юу? Чи хайр өгөл дээ гэж гуйж ийн гэдээ ойлгочих. Тэгээ нөгөө юм бүсгүй нэхэхээр очиод тэрвэрч аваад чин сэтгэлээсээ үнсэж өг. Тэгээ ээлж таалж өг. Тэгэл мөнгө нэгч ийн хардаа. Нэхээ болчдгийг. Өөрөө олоод ирдэг. Өөрөө олоод. Их сайхан зөвлөгөө. Тэгээд манай нэвтрүүлэгт бас та өөрийнхөө уран бүтээл номтойгоо ирсэн байна. Тэгээд энэ номоо бас танилцуулбал бас үзэгчдэд маань их олон хэрэгтэй зүйл багтаасан баг тий. Тэгэхээр эднэрээ танилцуулаа хоёлаа нэвтрүүлгээ өндөрлөө. Тэгээ ер нь их олон зүйлийн талаар тантай их ярьж хөөрөлдмөр санагдлаа. Ер нь гэр бүл маань өөрөө их олон сэдв урган гарч ирж идэг тий. Цаашлаад л одоо ингээ гэр бүлийн хүүхдийн хүмүүжил гэлээж гин. За ингээл нууц цамаргийн талаар асуудал гэлээж гин тий. Хамтран амьдрагч гэлээж. Таван их нүстэй асуудал ямар вэ? Тэгээ ингээ их олон асуулттай. Тэгээд та бас намайг танилцуулахгүй ямар намтай яруу, ямар дотроо ямар агуулгатай юм. За тэгэхээр 23 жилийн баялаг бүтээлийн. Тэгээ энэ бол яагаачгүй бас хувьсан өөрчлөгдөн нийгэмтэйгээ нийцээд өөрчлөгдөх ёстой, орчуулагдах ёстой. Монголоос Монгол хэд рүү тэр гэр бүлийн амьдралыг суурь боловсрал, гэр бүлийн амьдрал тэгээ гэр бүл яах гэж хүмүүс болд юм бэ? Яах гэж эсрэг хүсэгээ тэмүүлээд идэв юм бэ? Тэгээ шохоорхон хэдэн сарын настай вэ? Дурлал нь хэдэн сарын настай вэ? Хайр сэтгэл хэдэн сарын настай вэ? Тийм ээ? Хэдэн жилийн настай вэ? Тэгээ халамж хэдэн жилээс хэдэн наснаас ерөнхий бүх асуудал дээр гэр бүлийг тойрсон нэг 30-аад асуудал байгаа. Гол гэсэн. Тэгээ хэдэн сая жив харилцаа байгаа бүлийн зөвшөөрч байгаа. Тэр чи бүгдийг бичнэ гэж бол байхгүй. Тэгээ голлож хүмүүсийн сонирхож магадгүй гэсэн гэр бүлийн амьдралын ерөнхий. Тэгээ дээрс нь гэр бүлийн харилцааны нууц гэж, гэр бүлийн амьдралын нууц гэж нэгээс 20 жил амьдарч байгаа хүмүүс яг зөвлөгөө авах гэж ирж байгаа хүмүүс. Би одоо ганцаарч зөвлөгөө өгөхгүй байгаа. Тэгээд телевизээр зөвлөгөөгөө өгнө. Дээрээс ном аваад ойлгохгүй хүнтэй би ярина. Тэгээ чи ном аваад уншиж судлаа гэвэл би хэдэн цаг ярьж болно. Чи уншиж судлахгүй бол би чамтай юу ч ярихгүй гэдэг ч юм уу тий. Одоо нэг жоохон ном руу ойртуулах гэдэг шүү дээ. Тэгэхээр гэр бүлийн амьдралын нууц гэж дахиад асуудал одоо чиний яг сая орхигдсон хүмүүс ярьдаггүй. Тэр нууц амргийн бэлгийн харьцааны тал дээр ч гэдэг юм их хэмжээнд алдарсан асуудал дээр яаж одоо салахгүй хэрнээ яаж эвтэйхэн энийг мартах вэ? Мессежийг мартахгүй вэ? Нөгөө нэг харилцаануудад харагдаад мартахгүй байх гэдэг юм уу? Энийг мартуулдаг хүсэх юм бол чи хүсэх юм бол мартуулдаг тийм аргууд энэ номд байгаа тийм ээ. За гэр бүлийн харилцааны алтан судар гэж ном энэ 3 дахь ном нь байна. Энэ гэр бүлийн харилцааны судар илүү гүн гүнзгий гэр бүлийг өндөрт тавьж удам судар, удам угшлаа мэдээж гүн гүнзгий хүслэнт нөхөр, хүслэнт технэр гэдэг өндөр түвшний элит гэж ярьдаг, язгуур гэж ярьдаг тийм ээ. Язгуур гарлын хүмүүсийн гэр бүлтэй хүн хоорондын харилцаан дээр хийдэг асуудал бол алтан судар дотор байгаа. Энэ бол Нандин эртний Ведийн болон Аристотелийн гэр бүлийн дөрвөн төрөл багтсан эндээс судалгаа хийсэн бичсэн ном байгаа. За тэгээд шин зууны хүүхд хөгжил гэж байгаа. Энд шин зуунд хуучны аргачлалуудаас баяжуулж, шин 90 зуунд нь орчуулж, шинэлэг зүйлээр баяжуулах хэрэгтэй. 34 зөвлөгөө байгаа. Орчин үеийн хүүхдүүдийн идж байгаа нь, өмсөж байгаа нь, сурч байгаа нь бүх зүйл өөр. Тэ гаднаас орж ирж байгаа урсгал өөр, тийм ээ? Тэгээд хүсэл мөрөөдөл өөр. Тийм учраас нэлээд бэлэнчлэг сэтгэлгээ бид өөрсдөө үүсгэсэн. Зөвшөөрөх хэрэгтэй. Бэлэнчлэг ангахаа ийм шинжир оруулсан хүүхдүүдийг эргээд яаж бүтээлч мөрөөдөлтөй, зорилттой, амьдралын утга учиртай хүүхд болох вэ гэдэг дээр 34 зөвлөгөө шин зууны хүүхд хөгжил гэж ном байгаа. Энийг үргэлжлүүлээд 0-аас 18, 25 хүртэлх насны хүүхдэд зориулсан сэтгэлийн бод нийгмийн харилцааг төлөвшүүлэх тэр дуулууртай хүлцэнгүй гэдэг тэр сайн ихнэр, сайн нөхөр болохын тулд бид эцэгчүүд яаж хүмүүжүүлэх вэ гэдэг болор судар гайхалтай. За яа болор судар ээжүүдэд маш хэрэгтэй. Ээж ч уншин хүүхдтэйгээ харьцаана, аав дагаж өөрчлөгдөн. Аавыг унших шахаж хэрэггүй. Аав аанда ээж хүүхд хоёрын харьцааг хараад дагаад өөрчлөгдчихдөг. Энэ хүнтэй ажилтдаг хүмүүс ялангуяа одоо эмч, багш, ялангуяа сургуулийн ерөнхий боловсролын сургуулийн багш нар яагаад мэрэгжлийн судлаачдын номыг уншихгүй байна вэ? Тэг яаж 40-50 хүүхдийн аргыг олж ийн вэ?
Яаж 45 хүүхдийн сэтгэл зүг судалж байна вэ? Яаж харьцаа нийтд нь хийх үү? Яаж ганцаарчсан харьцаа хийх үү? Нийтийн дунд юу ярьж болох вэ? Юу ярьж болохгүй хэн хэмжээ гэж байна. Энэ бүх зүйл байгууллагын менежерүүд байна, хүний нөөц ажилтнууд байна, маркетингийнхан байна. Энэ бүх хүмүүс зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө зөвлөмжний гараа авах гэсэн ном байна. Албаны голцоо тийм ээ. Тэгээд гэр бүлийн үнцэн, гэр бүлийн аз жаргалын талаар 4 хичээл байгаа. DVD хичээлүүд хүмүүс нөгөө ном уншихлаар яах гэж ном унших юм. Ойлгохгүй гэдэг байхгүй. Нүд нь яваад идэг. Оюун ухаан ажиллахгүй, тархин ажиллахгүй. Тийм учраас яриа одоо ингээд өнөөдөр ярьсан шиг энэ 40 хүн шүү дээ. Номны хажууд бол одоо 1000% тэнцгэл юмыг би ярьж чадна. Би ярьж чадахгүй байхгүй. Тэр олон гүн гүнзгий утга агуулгатай боловсролыг би ингээ ярина гэж санаанд ч багтахгүй, дуусахгүй. Тийм учраас энэ гэр бүлийн амьдралтай холбоотой 4 үндсэн анхан шатны хурдан ингээд ойлгуулчих тийм яриа. Ганц бие хүмүүс маш олон болсон. Нийт одоо нөхөн үрчхүүн насны 18-аас 49 насны Монголын нийт иргэдийн 50% нь гэр бүлгүй амьдарч байгаа. Гэр бүлгүйгээр хорвоог одоо харилцагчгүйгээр хайрын эргэлтэнд орох хөнгүүгээр те эсийн эргэлт хийдэг шүү дээ. Хүн чинь нэрийн эсийн эргэлт хийж байдаг. Мөнгө эргэлтэнд орохгүй бол ямар гайхаа хэцүү үйлээ тийм ээ. Тэгэхээр эдис эргэлтэнд орно гэдэг бол гайхамшигтай. Өнөөдрийн бидний явж байгаа, идэж ууж байгаа, инээмсэглэж байгаа энэ эдисийн эргэлт хийсэн учраас их аз жаргалаар бэлгсэн байдалтай. Эргэлт хийж чадахгүй ганц бие хүмүүс маш зовлонтой. Өмнөхүү зовлонтой хүмүүс бол гэр бүлтэй хүмүүс биш. Зодуулж байгаа хүмүүс биш. Ганц бие хүмүүс. Ганц бие хүмүүс яаж гэр бүлтэй болох вэ гэдэг тал дээр дөрвөн хичээл байгаа. Энийг чагнах сонирхол авч урна. Энэ болохоор хүүхдийн асуудал эхийн хэмжээ дотроос үүсгдэг. Эхийн хэмжээд дурлалын шохорхлын үерхлийн харилцаа хийж яхад тэр суурин тавигдж идэг, сүнс нь бүрэлдэж идэг. Гарч ирэхэд 9 сарын дараа тархи нь 2-3 удаа хөгжин, баруун зүүн тархи хөгжин. Тэр үед чи юу хийх ёстой? Эхийн хэмжээд багт нь чи яах ёстой гэдгийг тэгээ гарч ирээд яах юм, дараа нь яах юм. Тэр хөдөлмөрөөр хүмүүжүүлэхэд юу хийх ёстой? Найзаар хүмүүжүүлгээд 14-өөс дээш насны хүүхдүүдтэй яг л чамтай адилхан аарэж болцсон шүү дээ. Одоо тэр насанд хүрсэн хүүхдүүдтэй яаж харьцах юм бэ? Ингээд харьцаж чаддгүй. Хүүхчгэл байх гэдэг. Үгүй. Ээж аваагаа зөнгөлцсөн гэдээ харьцаанаас нь салаад тэр интернетээс өөр мэдээлэл аваад яваад өгдөг байхгүй. Тэгээ тэгүүлэхгүй тул хүүхдийн хүмүүжлийн тухай ийм хичээлүүд яг энэ шиг ийм 40 цагийн хичээл байна. 40 цагийн хичээлийг байгууллага хамт олон найз нөхдөр ахын дүүсээрээ багцлж аваад тэгээ энийг ингээд хичээл болгоод гэртээ үзчихэж зайны сургалт албан бус боловсрол гэж үздэг. За Нарантуй гэдэг судлаач ингэж бичиж байна. Цэцэгмаа гэдэг судлаач бас өөрөөр бичнэ. Тэгээ өөрөөр бичнэ. Яг л хүн бүр өөр царайтай. Тий. Хүн бүр гэр бүлийг үзэх гэж бодлоо. Ондоо хүн бүрийн судалсан судалгаа үрдэн ондоо хүмүүс адилхан байх гэдэг юм. Яасан ч адилхан байхгүй. Яасан ч өөр. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ оролцсон танд маш их баярлалаа. Тэгэхээр манай үзэгчтэй манай өнөөдрийн нэвтрүүлгийн маань зочноор Өөлвөгийн Оюуны Бадрах төвийн тэргүүн гэр бүл судлаач, хуульч Нарантуй агч маань оролцлоо. Танд маш их баярлалаа. Манай студид ирсэнд. Тэгээ дараа дахин урагдаж оролцсноо гэдэгт найдаж байна. Баярлалаа. За баярлалаа. Үзэгчтэй жаргалын төвөл нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. За студид сэтгүүлч редактор Долгор Сэрэн байлаа.